2016 оноос хойш гэж ойлгосон. Үндсэндээ энэ ч одоо хэдэн парламент 3 дахь парламент руу дамжсан юм зүйл явж байгаа. Мэдээж төрийн залгамж чанар бол байх ёстой. Цаашдаа бол яг энэ их хурлаас гаргасан зарим тогтоолуудыг тухайн бүрийн эрхийн хугацаанд нь дүгнээд за нэмэлт өөрчлөлт оруулалт юм уу, эсвэл одоо хариуцлага тооцсон юм уу, яа дээ юм хийгээ, эсвэл тэр тогтоолоо хүчинтэй болохгүй гэдгээр шийдэж явах нь бол зөв байх гэж бодож байна. Энийг юутай холбоотойгоор асуугаад идэвхтэй эрүүл мэндийн одоо спортоор хичээсэн хүмүүсийг спортыг дэмжих сангаас одоо хөнгөлт үзүүлдэг болсон гэдгийг тавьсан байна нэгдүгээр. Тэгэхээр энэ дэр яг хэдэн үнд яаж хөнгөлт үзүүлсэн гэдгийг тодруулж асуумаар байна. За мөн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд хуулийн дуулан эрүүл мэндийн даатгалын санд анхаас ийм одоо зүйлийг олгодог байжгаад буцаагаад болсон. Гэхдээ цаашдаа одоо энэ асуудал дээр дахиж одоо бий болоход болохгүй юм одоо биш байгаа. Тэгэхгүй бол одоо бид нар чи өвчлсөн хойно араас нь хөөгөл үзэл тэгэл даатгалын сан маань ч хүрэхгүй юм байна. Эмчилгээ үйлчлэгээний одоо чанар хүртээмж хүрэхгүй болоод одоо үндсэндээ 11-12 сард иргэд өөрсдөөсөө им авдаг болсон байна. Он гартал одоо ямар нэгэн одоо мэс засал гэдэг ийм зүйлүүд ингээд хязгаарлагдсан байна. Тэгэхээр энэ эрүүл мэндийн даатгалын тогтоолуудтай холбоотой зарим шийдвэрүүдийг бол бас би санаж байна. Тэгэхээр энэ эрүүл мэндийн одоо холбоотой өөр бас манай байнгын хорооноос гаргасан одоо санал тогтоол зүйлүүд бас байгаа болов. Тэрний одоо хэрэгжилтэй холбоотой зүйлийг танилцсан уу, эсвэл зөвхөн одоо он хугацаагаар бол алсан уу гэдгийг хэлмээр байна. За ахмад насны тухай хуулийн хэрэгжилт гэдэг нэг баахан журмууд гарсан байт юм байна лээ. Тэгээ ахмад наснд үйлчлэгээ үзүүлэх гэдэг нэг баахан компаниуд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой асар совилах гэх нэг баахан компаниуд ирсэн. Тэгээд дор хаяж 1 жил ажилласан байх хэрэгтэй гэдэг нэг юм журмаар хаачаад байна. Тэгэхээр юм хий гэж байгаа хүмүүс чинь өөрсдөө алдаж онж хийж эхэлж эхлэх ёстой. Тэгэхээр 1 жил ажилласан гэхээр тэр компани одоо 1 жил одоо хаана юу хийх үү те. Тийм учраас иймэрхүү дүрм журамтай холбоотой энэ хуулийг дордуулсан энэ журмуудтай холбоотой асуудлуудаар энэ ямар байгаа вэ? Тэр журмуудаа одоо шинжлэхгүй бол зарим нь бол одоо яг ажил хийхэд нэлээд төвөгтэй юм олон журмууд бас харагдаад байт юм байлээ гэдгийг бол хэлмээр. За энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асрахад мөнгөн дүнгээ тавьсан байсан. За энэ бас хэцүү юм байлээ. 10% өгдөг. Тэгээ нэг хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нэг ангид авчирч ирээд багш хөөрхө үүлээ өддөг. Үндсэндээ нэг 10% гэхээс илүү бараг тэр үнд нэг яларх юм болцоод байдаг. Тэгэхээр энэтэй холбоотой тогтоолын хэрэгжилтэй холбоотой нэг За баярлалаа. За хариулт авахаас өмнө ариун зэ гүшүүн та бас хариулаарай. Одоо бид нар ингээд тогтоолын төслийг батлах чинь штэ. Яг одоо ингээд агуулга руу ороод ажлын хэсгийн эцсийн санал дүгнэлтэн дээр ярьж байгаа юм шиг асуудал руу орж ингэж ярилцсуу эсвэл яг тогтоолын төсөлтэй холбоотой тогтоолын төслөө баталж аваад ажлын хэсгээс болоогүй штэ явцын мэдээ сонсгож байгаа. Тэгээ жоохон хязгаарлах гэж байна. Тэгэхгүй бол яг нөгөө асуудлаараа дамжаад ярилцаад явбал нэлээ их юм болж магадгүй. Та энэ дээр саналаа хэлээч. Тэгээд саяын асуултандаас хариулаад тэгээд дээр нэмээд ажлын хэсгээс асууя. Хилцүүлгийг яаж явуулах зөв талаар та саналаа хэлвэл зүгээр байна. Яг тогтоолын төстэй холбоотой хилцүүлэх оновчтой болох юм болов? За манай байнгын хороо нэн эрхлэх асуудалд хамаарах засгийн газар улсын их хурлд ажлаа шууд хариуцсан тайлагнадаг байгууллага болон холбогдох бусад байгууллагуудад үүрэг чиглэл болгосон 37 хуулийн 259 хэсэг заалт, за улсын их хурлын 13 тогтоолын 69 заалт, байнгын хорооны 26 тогтоолын 239 заалт нийтдээ одоо бол жил болгон бидэнд одоо үнэлгээ мониторинг нь хийгдээд явж байгаа. Одоо сая бид нар өнгөрсөн жил бол 2 ч удаа одоо тайлан сонслоо шүү дээ. Айл тайлан дээр нь дандаа хангалтгүй буюу 30% нь хэрэгжсэн, 60% нь одоо хэрэгжээгүй, 7-8% нь хэрэгжих хугацаа болоогүй гихчлэн ийм л одоо үнэлгээ тайлан бидэрт ирдэг. Тэгэхээр үндсэндээ ягаад энэ ажлын хэсэг байгуулагдсан бэ гэхээр зүгээр ийм одоо биелсэн биелээгүйгээд зүгээр л хувь яриад байгаа нь өөрөө ямар учир шалтгааны улмаас биелэхгүй байгаа юм бэ? Ямар өгсөн үүрэг даалгаврууд байгаа юм бэ гэдгийг агуулгаар нь харах ийм ажлын хэсэг байсан. Тэгээ агуулгаар нь хараад эртэл нэрэл үнэхээр 2016 оны хавьяасан одоо өгсөн үүрэг даалгавар тогтоол тухайн үедээ ач холбогдолтой байсан. Тэгээ одоо хүртэл хяналтаас гараагүй.
Тэгээд одоо ингээд тайлагнагдаал одоо хэрэгжих боломжгүй гэдэг ч юм уу эсвэл хугацаа дууссан гэдэг ч юм уу тийм ийм байдлаар энэ үнэлгээ мониторингэд ороод байгаа нь өөрөө бид нар энэ мэдээллийн сангаа ер нь нэг цэвэрлээд зэгцлээд авах хэрэгтэй байна гэдэг нэг ийм санаа байсан. Хоёр дахь нь болохоор уг нь яг хөө бид нар тухайлсан сэдв бүрээрээ бид нар за энэ салбарт ийм одоо даалгавар өгчээсэн байна. Энэ маань одоо хэрэгжилт нь яаж байна вэ гэдгийг ярих нь бол зөв. Гэхдээ одоо яг ийм асуудлыг ярих юм бол цаг хугацаа ер нь одоо байх боломжтой юу үгүй юу, яг одоо оновчтой юу үгүй юу гэдэгтээ бол санал нэг байна. За 108 одоо улсын их хурлын тогтоолыг бол бид нар энд байнгын хороогоор өчнгөө болгох боломжгүй. Өчнгөөч гэдэг хяналтаас гаргах. 108 жагсаалтыг одоо гаргасан нэгдүгээр хавсралт нь бол яг манай байнгын хорооны тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын одоо 108 одоо зүйл заалтуудыг хяналтаас гаргая. Энэ бол нэгдүгээрт цаг хугацааны хувьд ач холбогдолгүй болсон байна. Хоёрдугаарт шийдвэр хүчингүй болсон байна. Буюу тухайн засгийн газрын буюу тухайн одоо мөрийн хөтөлбөрийн заалттай 17, 18 оны тухайлсан одоо даалгаврууд нь хүчингүй болсон байна. За шийдвэр заасан хугацаа дуусгар болсон байна. Эрх зүйн орчин шинжлэгдсэн байна гэдэг ийм агуулгуудаар бол англиад нийт одоо 108 зүйл заалтыг бол хяналт одоо энэ үнэлгээнээс гаргах нь зүйтэй байна гэж одоо бид нар ажлын хэсгийн хувьд бол гаргасан байгаа. Тэгэхээр магадгүй одоо гишүүд маань за энэ заалтыг бол хэвээр нь тайлагнаж явах нь зүйтэй гэж үзэж ивэл уг нь бол яг хөө энэ агуулгаар нь бид нар шинэ одоо үүрэг даалгавар өгч болно. Яг тэгвэл яг энэ ажлын хэсгийн хувьд бол ямар учир шалтгааны улмаас одоо тайлагнах шаардлагагүй вэ гэж үзэж ийн вэ гэдгийг бол яг энэ биелэлтийн тайлан гэж тусгаалсан одоо нэг баг нь гаргаад бичсэн байгаа. Тэгэхээр үндсэндээ бол яг тухайлсан нэг заалт бүр дээрээ одоо энэ заалт яаж хэрэгжиж ийн вэ гэж асуух юм бол энэ одоо бас боломжгүй болов гэж бодож байна. Гэхдээ яг мэдээж улсын их хурлын гишүүн асуулт асуух нь бүрэн эрхэт учраас яг энд байгаа одоо спортын газраас ч гэсэн одоо биеийн тамир спортын газраас төлөөлөл байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр соёлын яамны одоо төлөөлөлч гэсэн одоо яг энэ улсын их хурлын гишүүний асуусан асуултад бол тухайлаад одоо агуулгаар нь хариулж болох юм а гэж үзэж байна. За баярлалаа. За тэгэхээр Эрдэнэт гишүүн асуулт асуусан. Тэгэхээр энд хариултаа бэлдэж байгаараа соёл спорт аялал жуулчлалын яамны хаана нүлээ асуултууд ойлгомжтой тийм ээ. За 7 дугаар микрофоныг нээн зүг. Тэрнээс өмнө сая Ариун Зэ гишүүний хэлсэн саналын дагуу ерэн зүгээр яг нөгөө хэдүүлийн тогтоолын төслөө баталж аваад ажлын хэсгээ цааш нь шуурхаалах гэж тодорхойлох гэдэг байгаа шүү тийм ээ. Тэгэхээр яг агуулгар болгорн руу ороод задлаад ярих юм бол энэ хурал нэлээд сунжраад одоо сайрных магадaltaй байна. Тэгэхээр хэдүүлийн тогтоолын төсөл рүүгээ анхаарад асуудал бол угаасаа ажлын эцсийн санал дүгнэлт гарахад тэрэн дээр дахиад нэг үрчлэн яриад баталж таарна. Тэгээд гишүүдэд санал байна. Та бүхэн асуулт асуувал мэдээж нээлттэй. Гэхдээ тиймэрхүү байдлаар хурлаа чиглүүлээд явбал яасан бэ гэсэн санал байна. Тэгээд Эрдэнэт гишүүн нэгэнд асуусан юм чинь хариулт авнаа. За микрофон 7. За соёл спорт аялал жуулчлал залуучуудын яамнаас товчхон хариулт өгье. Спортыг дэмжих сан бол сүүлийн 2-3 жилд бол санхүүжилт байхгүй учраас ямар нэгэн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа бол явагдахгүй байгаа. Сая хариулт болцсон уу? Микрофон хаагч уу? За Ариун Зэ гишүүн. Яг би нөгөө Эрдэнэт гишүүний агуулгаар нь яг энэ одоо заалтан дээр нь юу гэж хариулах вэ гэхээр нэг тухайн үед эрүүл мэндийн даатгалын сангаас фитнест явах юм бол нэг урамшуул өгнө гэд нэг цөөхөн хэдэн сар хэрэгжээд засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон байсан асуудал дараад нь одоо мөрийн хөтөлбөрөөсөө бас гараад дахин хэрэгжүүлээгүй юм асуудал байгаа. Тэгэхээр тухайн үед одоо хэрэгжиж байсан асуудлыг үүрэг даалгавар болгосон нь өнөөдөр яг 25 оны хувьд үнэлгээг нь гаргаад явах нь бол буруу юм а гэдгэл ийм агуулгаар тухайн заалт бол хасагдчихж байгаа. Тэрнээс нийтийн эрүүл мэнд одоо чухал биш гэдэг асуудал огт биш. Зүгээр тухайлсан яг одоо энэ үүрэг даалгавар нь бол эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой спортоор хичээллэх заалт байсан. Тэгээд спортын хуулийг ч гэсэн өөрчлөн найруулсан түүнээс хойш. За өөр асуулт байсан. Дараагийн асуулт нь микрофон 6. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын
гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам отхон бэлэг гишүүний асуултанд хариулъя. Улсын хурлын байнгын хорооны яг 22 оны 6 сарын 7-ны чиглэл өгөх тухай гэсэн энэ тогтоол дээр ахмад насны тухай болон халамжийн хуулиуд дээр энэ ахмад насны асаргаа энэ үйлчлэгээний чиглэлээр бол ингээ хууль тогтоомжилт өөрчлөлт оруулах гэсэн ийм чиглэл өгсөн байсан. Энэ чиглэлийн дагуу бол 24 онд ахмад насны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг улсын хурлаас дагалдах 9 хуулийн амт баталсан байдаг. Энэ хуулийг хэрэгжүүлэх журмуудыг болон хуулиар ирэх олгосны хүрээнд бол гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, эрүүл мэндийн сайд бол хамтран асаргааны хувилбарт үйлчлэгээ, идэвхтэй насжилтыг дэмжих үйлчлэгээ гэсэн эдгээр үйлчлэгийг хүргэх одоо журмуудыг баталсан байдаг юм аа. Гэхдээ яг энэ нөгөө үйлчлэгээ сонгон шалгуулах гэрээлэх ажлыг бол төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчлэг. За минут нэмжгээд микрофон 6. Энэ төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдаа авах тухай хуулийн дагуу одоо ингэж хэрэгжүүлэхээр энэ сайд нарын тушаал тусгсан байдаг. Эдгээр хуулиудад бол ерөнхий шаардлага болон чадварын шаардлагууд гэж байгаад байдаг. Энэ дагуу яваад байгаа юм. Тэгээ ер нь бол цаашдаа энэ нийгмийн үйлчлэгээ гэдгийг ингэж бараа худалдаа авахтай ажиллахан гэрээлэх нь бол ингээ өнгөрсөн жилд бол нэлээд их хүндрэл ачааллууд үүсгэсэн. Нэгдүгээрт бол энэ бол тариф түвнээр тогтоод үйлчлэх байгаа. Хоёрдугаарт эдгээр үйлчлэгээ нь бол ингээд нөгөө бага үнээр юм байхгүй тэгээ ганцхан жилийн хугацаанд гэрээлж байгаа нь бол энэ худалдаа авах ажиллагааны хууль нийгмийн үйлчлэгийг гэрээлэхэд бол ингэж зохицохгүй байгаа ийм асуудлууд байгаа. Ийм учраас бид нар нийгмийн халамжийн тухай хуулийг дагалдуулаад холбогдох хуулиудад бас санал гаргаад илүү энэ мэргэжлийн байгууллагуудаар хамгийн доотлон ядаж 3 жилээр гэрээлэх ийм чиглэлийн бас өөрчлөлтүүдийг бусад улстай адилхан одоо контракт аваад гэдэг шиг ингэж хэрэгжүүлэх шаардлага үүсэж байгаамаа.